Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх өртсөн зэргийн олон нийтийн аюулгүй байдлыг ханх хүнсэн чиг үүрэгтэй. Энэ одоо ажил арга хэмжээг зөвхөн одоо төрийн байгууллага зөвхөн цагдаагийн байгууллагын чиг үүрэг гэхээсээ гадна тухайн ажил арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах, иргэд аж ахуйн нэгжийг татан оролцуулах хувь эрх зүйн орчны хүрээнд иргэдийг одоо гэмт хэрэг зөрчлөөс өртсөн зэргийлэгт гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх, тэмцсэн үр дүнтэй тэмцсэн илрүүлсэн талсан зогсоолсон иргэдэд урамшуул олох хуулийн зохицуулт бол байдаг. Тэгэхээр гэмт хэрэг зөрчлөөс орчин зэрэгэлдэх хуулийн 34 дүгээр зүйлд урамшууллыг бол бас тусгаж өгсөн байдаг. Иргэн ямар нэгэн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, талсан зогсоох, гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх одоо шинэлэг, инновацлог ажил арга хэмжээ зохион байгуулалт тэр нь үр дүнд хүрсэн байх юм бол тухайн зөрчилд нь бол 200 мянган төгрөгнөөс төгрөг хүртэл одоо торгуул оногдуулахаар зөрчил байх юм бол тухайн зөрчлийн одоо 20% урамшуул давна. 200 мянгаас дээш одоо нэгжээр торгох зөрчил илгээсэн тохиолдолд 100 мянган 10% урамшуул давна гэсэн юм зохицуулалт байдаг. Энэ ажлын хүрээд 102 аппликейшнийг үйл ажиллагаа нэвтрүүлээд 11 дугаар сарын 1-ний өдрөөс одоо хэрэгжүүлж эхэлж байна. 11 дугаар сарын 1-ээс 11 дугаар сарын 7-ны хооронд нийтдээ иргэдээс 36 мянган одоо зөрчлийг зурган хэлбэрээр илгээж тухайн одоо иргэдэд зөрчил гаргасан гэж үздсэн. Тухайн одоо зурган зөрчлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болохоор байна гэж үздсэн тохиолдлуудад бол хариуцлага тооцсон ажиллаж байна. Олон улсад мөн адилхан одоо техник технологийн дэвшлиг ашиглаад одоо камерын торгуул энэ төрлийн зөрчлүүдийг илрүүл талсан зогсоол арга хэмжээ бас мөн зохион байгуулагддаг. 102 аппликейшнийг одоо техник технологийн дэвшлиг дагаад ерөнхийдөө бол иргэн бол цагдааг 102 гэдэг дугаар утсаар залгаж дууддаг байсан бол одоо цагдаа тийм бас хол биш болжээ. Цагдаа таны гар утсанд дэргэдч ирсэн гэж ойлгож болно. Ягаад гэвэл 102 аппликейшн дээрээс цагдаагийн байгууллагаас авч болох бүх мэдээллийг авч болж байна. Дээрээс нь одоо санал хүсэл дөрвөлдөл гомдлоо мөн энэ утсаар дамжуулан цагдаагийн байгууллагад илгээх юм боломжтой юм. Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллага Замтэр улсын шинжтэй 109 мянган одоо дуудлага мэдээлэл ирсэн байна. Замтэр улсын улмаас 512 хүн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээлэл байна. 2990 хүн одоо гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа төр болон бүр хугацаагаар алдсан одоо ийм тоо мэдээлэл гарч байна. Замтэр улс гараад байгаа шалтгаан нөхцөл гэх юм бол иргэд маань одоо энэ зам тээврийн усал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын зөвхөн цагдаагийн байгууллагын ажил үүрэг гэсэн одоо ойлголт тусаа бид салах болсон. Ягаад гэвэл хүмүүр одоо энэ хөдөлгөөний аюулгүй байдалтай тэмцэх ажилд гар бие оролцох шаардлага үүсэж байна гэдгийг бол энэ эдгээр тоонууд харуулж байна. Шалтгаан нөхцөл нь бол иргэд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт хангаагүйтэй холбоотой ер нь зам төр ослог гараад байна. Энэ юу гэсэн үг гэхээр хинч дүрм зөрчихгүй бол ямар ч ослог гарахгүй. Ослог гарахгүй бол хинч одоо эрүүл мэнд эд хөрөнгө амь насаараа хохирохгүй л гэсэн үг. Тэгэхээр иргэд маань дүрмээ баримтлаад хичээгээд ингээд явах юм бол ийм олон тоон статистик ийм мэдээллүүдийг одоо бид яриад сууж байхаар боломж бол байгаа. Дээрээс нь нийт нийслэл гарч байгаа зам дээр ослын шалтгаан нөхцөл дээр гар утасны хэрэглээтэй холбоотой тээврийн хэрэгж болоод байхдаа гар утас ашигласантай холбоотой ослууд маш ихээр гарч байна. Орон нутагт бол хурдан хэтрүүлэх. Орон нутагт ер нь дийлэнх одоо хүн амь насаа алдах, эрүүл мэндээр ноцтой хохирох ослууд бол дийлэнхт орон нутгийн замд гарч байна. Өнгөрсөн жил одоо 631 хүн амь насаа алдсны 500 нь бол орон нутгийн замд үйлдэгдсэн зам дээр ослоо шалтгаалсан байна. Шалтгаан нөхцөл нөгөө л одоо хурд хэтрүүлдэг. Нийт одоо амь насаа алдсан иргэдийн 83% нь хамгаалах сэргэлээг өгсөн тоон судалгаа гарч байна. Тэгэхээр иргэд маань орон нутгийн зам зорчигдоо одоо хурдаа тохируулах, хамгаалах үсэн хэрэглэх зүйн ёсны одоо шаардлага үүсэж байна гэсэн. Цагдаагийн байгууллагч мөн одоо энэ дэр хяналт шалгалтыг эрчимжүүлж нэлээд үр дүнтэй ингэж хийж ажиллаж байна. Зам тээврийн ослог гэдэг бол одоо сансар болгоомжгүй үйлдэгддэг. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрм гэдэг бол нөгөө амьдралын дүрм гэж ярьдаг тийм ээ. Цусаар бичигддэг гэж ярьдаг. Яагаад шалтгаан нөхцөл нь юу юм гэхээр зөрчих юм бол амнаас алддаг цөөхөн дүрмийн нэг замын хөдөлгөөний дүрм байдаг. Та замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа одоо нэг хоригдсан нөхцлөөр гүйцэтгэх төлөвлөгөө хийх гэж байгаа бол тэр үедээ бас бодох хэрэгтэй.
та хурд хэтрүүлж явал бас бодох хэрэгтэй. Миний яарж байгаа энэ ажил миний амнаас болоод миний тээврийн хэрэгсэл дотор сууж байгаа хүмүүсийн амнаас амьдралаар дэнчин тавих чухал асуудал мөн билүү гэдгийг тийм ээ. Та одоо тэнд зөвхөн одоо тээврийн хэрэгсэлж болоодож байгаа ш одоо өөрийнхөө болон тээврийн хэрэгсэл явж байгаа хүмүүсийн амьдрал, хувь заяа амнаас бас хамтж болоодож яваа. Та замын хөдөлгөөний дүрмийн заалтаар дэнчин тавьж хүмүүсийн амнасыг одоо эрсдэлд оруулах шаардлага байна уу гэдэг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ өндөр тоо, энэ олон хүний амнаас эрүүл мэндээр хохирсон цаад шалтгаан ерөөсөө замын хөдөлгөөний нэг дүрм зөрчилсөнтэй холбоотой. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмийн зөрчил жижигхэн гэж зүйл байдаггүй. За өдөртөө одоо 350 орчим зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагууд бүртгэгдэж байна. За цас орсон байгалийн онц ноцтой үзэгдлийн үед энэ тоныг дахин буюу 700 тээврийн хэрэгсэл дуудлага мэдээлэл ирдэг. За 700 зам тээврийн ослын дуудлага гэдэг бол дунджаар 1400 тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлцөн шүргэлцээ зогсож байна гэсэн үг. Тэгэхээр энэ их хөдөлгөөнд бол 1400 тээврийн хэрэгсэл зам хаагаад тодорхой хугацаар зогсно гэдэг бол зохиомл одоо төвөгжрөл бий болгож хүмүүс иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж за эдийн засгийн болон бусад хохирлуудыг иргэдэд бас өгч байдгаар хор хөнөөлтөй байдаг. Тэгэхээр энэ бүхэн юунаас шалтгаалж байна гэхээр ерөөсөө замын хөдөлгөөний дүрм зөрчсөнтэй холбоотой. Тэгэхээр хамгийн гол нь иргэд маань замын хөдөлгөөний дүрмээр баримталж явах нь. За зам тээврийн ослог гэдэг бол богино хугацаанд болж өнгөрдөг. За ерөөхдөө 3-5 секундэд болоод дуусчдаг. Тэгэхээр 3-5 секундын дотор одоо хүний амьдрал, хувь заяа, амнаас эрүүл мэндийг ерөөхдөө нь шийдчихдэг гэж хэлж болно. Хор уршиг нь 30-40 жилээр үргэлжилдэг ийм хохиролтой ийм осол байдаг юм аа. Тэгэхээр иргэд маань энэ одоо 3-5 секундэд болоод дуусчдаг ийм ноцтой хүний амьдралыг, хувь заяаг эргүүлж болдог ийм ноцтой зүйл учраас энэний шалтгаан нь бол ерөөсөө замын хөдөлгөөний дүрмээ зөрчсөнтэй холбоотой юм байна гэдгийг маш ухамсарлаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгаа юм да. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Автопартс компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигнж дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Зарим газраар очихоор одоо мотороо задлуул, эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000-аад оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж одоо шатах камерт тосороод мөн сэвж байгаа бохирдуулаад тэгээд тачигнж дуугар. Би хинтээс наашаа гарч байхад бензин аяг хийдээд хүч алдаад байгаа нь бүр мэдэгдээц. Одоо даваад авахд хүч аяг юм уу? Гიშгий тултал гიშгийж авах ч одоо явахгүй хүч их юм уу? Тэгээд бензин айгүй хитцээд дүүргээд одоо наашаа орж ихэд доороос 2хан зураастай бараг л дуусчихсан. Ань авчаа тий. Тэгээд бензин хийдээд тэгээд хүнээс асуугаад л энд ер нь юу хэрэглүүл дайжгүй гэд одоо тэгсэн чинь манай өвөө тийшнээ очиод үзээс танаа дугаараар нь олж өгөх. Тэгээд энэ машин манай өвөө эмигийн машин тэгээд очиод юуцсан үзье. Хэдэн төгрөг болох нь байна тэрэг. Сүүн шинж гайгүй тэгээд шал өөр болж байна ер нь. Хүч ч өөр болж байна. Одоо бензин эдэлт нь арай багасгах байх л гэж бодож байна. Өмнө би анх одоо хүнээс авах үед нь унжээсэн. Тэгээ тэр үед бол год гэсэн машин байсан. Тэгсэн чинь
Одоо бол жоохон өвгөрдөг юм уу, хөгшөрдөг юм уу яа тий. Арай л хүчмүү болцсон юм яа гэхэд бас нэг тиймэрхүү болчиход байсан. Гэсэн чинь буцаад одоо сая энэ үйлчлэгийг хэлсэн чинь буцаад хүчээр нь ухс ээж шүү. Шал өөр болж. Дөрвөн бодисны үйлчлэгээ гэсэн. Дөрвөн бодисны үйлчлэгээ моторын тос ер нь юм солиод өгч тийм нэг дайжгүй юм байна. Задлахгүй ер нь дотроос нь л ер нь янз юм шүү дээ. Эндээс гарахдаа моторынхоо тосонд нэг юм бодис ийсэн. Тэгээд л ер нь хүчин шууд ер нь ухс гэдэг л. Шал өөр. Ер нь их бохирддгийм юм байна. Олон жил болсон юм чинь бохирддгийг юм байна да. Анх авахд бол айгүй дайжгүй хүч сайтай. Тэгсний бензин багаад иддэг гэсэхгүй. Одоо ч юу арай л их идээд өөр. Арай л авирч. Сая ямар ч дүүртэл хийлгээд л 30 км яваад буцаад ирлээ. Хүчээл ер нь мэдэрлээ. Бензин эдэлтэй нь одоохондоо мэдэрсэн юм л алга. Гэтэ бага тэхүү доогоол ирэлж байгаа юм чинь. Хүчтэй болж байгаа нь яаж мэдрэгдэж байна? Хаазан дээр хөлөө дэвэд л ирэнгүүчтэй тултлыг ших гэдэл өнгөж 40 50 60 гээ салганаад идэг гэсэн. Одоо тэгсэн чинь зүгээр дөнгөж гიშээл явж байхад шууд 70 80 гэдэл явчих шít. Нөх одоо ингээд машин дэргээ одоо задлуулаад мотор хороо инээ тэрийгээд олон толоо юм иржсэн шууд энд ирээд бодисыг хэлгээд л тос маслаа сайхан зайлуулад энэ үйлчлэгийг авчвал ер нь цагч хурдан хялбар түргэн шуурхай хурдан үйлчлэх юм байна л ч. Би бас өөрхий яарад байна. Яарад байгаа гэсэн чинь энд айгүй хурдан л үйлчилж байна. Тэгвэл тэгээд одоо өөрийн биеэр мэдэрчээд байгаа байх. Харин тий. Тэ янзын мэдэрлээ. За. Нэр юм гэлээ. Тэмүүлээ. Манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 99 12 79. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ бид гарс нэвтрүүлгийнхаа хобби болон хүргэж байна. Энэ удаагийн хобби болонгаараа маструудын холбооноос зохион байгуулж буй Автхийн Мастер Кросс 2024 тэмцээнийг тоомлог хүргэж байна. Энэ удаагийн тэмцээн бол энэ оны Монголын автомаструудын холбооноос зохион байгуулж байгаа цуврал тэмцээний хамгийн ихний тэмцээн байгаа. Энэ тэмцээн одоо дүн өвлийн хүүтэн Эдрүүсийн өвдөнд болж байгаа хэдий ч одоо 60 тамирчин гэдэг бол маш олон тамирчин одоо бүртгүүлж энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлж машинаа бэлдээд оролцож байгаа. За энэ удаагийн тэмцээн дөрөв бидний харсан энэ тэмцээний уралдааны талбар бол одоо 5 км-ийн урттай тойрог замыг эхний гараа 5 удаа тойрох. За дараагийн гараа 7 удаа хагас шигшээ. За супер финалийн гараа 9 удаа тойрох ийм дараалтаагаар тэмцээн эхэлж байгаа. За тамирчид маань 60 тамирчин одоо бөөндөө гараад энэ замын нөхцөл байдлыг үзээд замаа шалгаад одоо явдаг байгаа. Энэ дагуу одоо нийт тэмцээнд бүртгүүлсэн тамирчид маань ийхүү замаа үзэж дууссаны дараа одоо эхний гараа гарсан байгаа. Эхний гараанд бүртгүүлсэн 15 тамирчнаас 13 тамирчин автомашины одоо бэлэн болж тэмцээндээ эхний гараанд гарсан байгаа. Энэ удаагийн тэмцээнийг Монголын автомаструудын холбооны шүүгч Мөнх Хамглан, олон улсын хэмжээний мастер Ганс Сүх, олон улсын хэмжээний мастер Батцаяа гэдэг одоо шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж за гараа бэлэн болсон үгүйг нягтлж шалгасны эцэст одоо Батцаяа шүүгчийн дохиогоор
эхний гараа гарч байгаа. Эхний гараанд 88 дугаартаа Сэргэлэн, 46 дугаартаа Батэрдэн, 61 дугаартаа Базар Жаргал, 114 дугаартаа Жанчив Дорж, 68 дугаартаа Гомб Дорж, 65 дугаартаа Төвшинтөр, 19 дугаартаа Бат Эрдэнэ, 25 Мөнхтөр, 95 Бат Инрэл, иш 14 Мягмар Сүрэн, 14 Бат Орших, 90 Мөнх Ням, 93 Анхбат, 91 Утганбаяр, 9 Цэнд гэсэн дараалтаагаар одоо спортын мастер 1-р зэрэгтэй болон залуу тамирч гэдэг. За мөн энэ удаагийн тэмцээнд бас энэ кросс тэмцээнд их олон төрүүтэй мастеруудын холбооны 33 төрөг авсан мөн Гомб Дорж авраг гэдэг бас аврагууд оролцсон ийм ихний гараа амжилттай гарсан байгаа. Яг гараанаас гарахад бол одоо энэ 46 дугаартай ганц үхийн Бат Эрдэнэ машин одоо техникийн саатал болж одоо их хоцорч гарсан нэлээд машинуудаас эхний машинаас бол одоо 400 метрийн зайтай хойноос гарсан байгаа. За тэгээд гараанаас гараад эхний туг тойроход ер нь спортын мастер автохим компани Speed Energy Алтайн бугад Автчип Tuning аваргууд клубын тамирчин 68 дугаартай Гомб Дорж одоо тэргүүлээд эхэлсэн. За ер нь энэ тэмцээн болоо эдэр 9-ийн хүүтэнд харьцангуй энэ жил бол одоо нийт Монгол орны нутгаар их цас сунсан ийм их хунгар цас ихтэй тэгээ эргэлт нугчаа ихтэй гуу жалга ихтэй ийм зам дээр зохион байгуулагдсан. За тэгээд энэ өвлийн хүүтэнд одоо ер нь бол сүүлийн энэ тэмцээн болох өдрүүд бол шөндөө хасах 30 хүртэл хөрж хүүтэн хонж байгаа. Өдөртөө 20 градус хүрж исэн. За энэ тэмцээний үеэр бол өглөөгөр хасах 23 градус байжгаад өдөр тийшээ 17 градус болсон байгаа хасах. Тэгэхээр одоо их хүүтэн нөхцөлд болж байгаа, их цастай нөхцөлд болж байгаагаар энэ тэмцээн их онцлогтой байсан. За тэгээд энэ удаагийн Автохим Мастер Кросс тэмцээний ерөнхий спонсор Автохим компани энэ жилийн эхний энэ тэмцээнээс эхлэн мастеруудын холбооноос гаргасан одоо саналыг хүлээн авч одоо тэмцээн жилийн турш оролцож байгаа, тэмцээнд оролцож байгаа тамирчин бүхэнд оноо цуглуулдаг байгаа. Тэр цуглуулсан оноо бүрийг одоо мөнгөөр урамшуулах ийм одоо урамшууллыг гаргаад ажиллаж эхэлсэн. За нэг оноо цуглуулахад 10,000 төгрөг. За тэмцээнд ороод амжилттай оролцох юм бол одоо 3 оноо, 5 оноо төрүүлвэл 5 оноо ч гэдэг юм уу. Жилийн эцэст бол одоо ер нь тамирчдын байдлыг харахад хамгийн их оноо цуглуулсан тамирчин бол одоо 2,300-400 оноо. За тэгээд дараагийнх нь одоо хэдэн зуугаар ингээд оноонуудыг нийт автомастеруудын холбоонд бүртгэлтэй тамирчин бүр одоо өөр өөрсдийн оноог цуглуулад ирэхээр авсан оноо болгонд 10,000 төгрөгийн урамшууллыг жилийн турш хөрөнгөлөж явна гэсэн үг. Тийм одоо урамшуул шагналыг Автохим компаниас амлаад энэ тэмцээнээс эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа. Харин энэ удаагийн тэмцээнд бол тусдаа спонсорын ерөнхий ивент тэтгэгчийн шагнал гардаж авах болно. Тэр шагнал бол одоо эхний 5 байрыг шалгаруулад мөн тусгай байрын шагналыг тамирчдыг урамшуулдаг байна. За ингээд эхний тойрог болж ирэхэд бол спортын мастер 68 дугаартай Гомб Дорж, 95 дугаартай Мөн Кроссын уралдааны одоо отхон аварга 23 оны тэмцээнд одоо аварга болж амжаагүй байжгаад ар хангаан тэмцээнд аварга болсон 95 дугаартай Бат Инрэл нар бол одоо яг сүүлчийн туган дээр үзэгчдийн өмнө байдаг туган дээр бол одоо их ойртож ирээд одоо 1-2 дугаар байраа эзлээд бусад тамирчтаасаа бол нэлээд холдоод эхэлсэн. За ер нь энэ эхний гарааны Гомб Дорж аварга, энэ Бат Инрэл аваргын энэ тэмцээн дараагийн хагас шигшээ болоод супер финалийн гараан дээр бүр ширүүн дулаан болсон байдаг. Одоо аваргыг тодруулах энэ удаагийн аварга шалгарах тэр хэмжээнд хүртэл тэмцээ энэ эхний гараанаас эхэж явсан байдаг. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгийн одоо цувралаар дараагийн дугаараар та бүхэн энэ тамирчдын хэрхэн одоо супер финалд амжилттай оролцож аварга болсныг үзэх болно. За ингээд ер нь эхний 2 тойрог явахад бол бүр эхний 2 тамирчин хойд тамирчдаас тасраад нэлээд холдоод хагас тойрог шахав холдоод ирсэн бол сүүлийн 3 дахь тойрогоос эхлээд спортын мастер Гомб Дорж одоо
мөн 95 дугаартай Батэнэрл нар бол зайгаа авч эхэлсэн. Энэ хоёр тамирчны хоорондын зай мөн бас холдож эхэлсэн. Спортын мастер Гомбдорж бол ер нь нилээд айжуу одоо нилээ хол тасарсан болохоор за нэг талдаа санаа амрах болохоор болсон. Гэхдээ тэмцээн уралдаан болсон хойно одоо буугаад ирсний хойно одоо асуухад за Батэнэрлийн урд гараад нилээ хол тасраад авсан. За холдоод авахар санаа амарч ийн гэсэн. Юу гэж тийх одоо хойноос аврахун тэгээ тамирчид одоо мэрэгжлийн тамирчид хөөж яваа болохоор тайвчирна гэж бол байхгүй. Хүн харахад л одоо ингээд холдоо тасархаар 50 м боловч бол кабин дотор бол ер нь байнгын өрсөлдөө явж байгаа гэсэн. За ийхүү ингээд дараагийн тамирчид маань байраа эзэлж одоо хэрвээ энэ одоо тэмцээний эхний 13 тамирчнаас одоо эхний 8-д орох юм бол дараагийн хагас шигшээд орох хэрэгтэй болдог. За эхний 8 тамирчны эхний 4 байрыг эзэлсэн тамирчин бол хагас шигшээгийн уралдаанд орохдоо эхний игнэнээсээ за 5 6 7 8 дугаар байр эзэлсэн тамирчин бол арын игнэнээс гараанд гарах байр эзэлдэг. Одоо гарааны байрыг бас эзлэхэд энэ эхний гарааны байр бол маш чухал байдаг. Тийм учраас тамирчид маань ер нь хамгийн урд явах тусмаа эхний гараанаас урагшаа байранд орох тусмаа дараагийн гараанд байр эзлэхэд хамгийн тааламжтай байраа эзлэнэ гэсэн өөрт. Тэгэхээр ерөөсөө тамирчид маань эхний гараанаас эхлээд бол маш эрчтэй гарч эхэлсэн. За ер нь бол их хунгар цастай машины одоо шарвалт ихтэй, гулгаа ихтэй, туг тойроход одоо энэ ялангуяа тэр уулын ингэр дээр налуу дээр огцом уруудаад буцаж ирэхэд бол энэ налуу дээр шарвалт их өгж байгаа учраас одоо тэр нь туг тойрохдоо бол одоо спортын мастер Гомбдоо одоо туршлагатай аврах хүртэл одоо маш нэхуур эргэжсэн. За ингээд эхний тойрог бол ерөнхийдөө эхний уралдаа эхний гараа бол ер нь тамирчдын замаа мэдэх бусад одоо дараагийн гараанд гарах тамирчид бас бусад тамирчдын одоо явдлыг харах тийм ээ тооцоолох аль туган дээр яаж гарвал зүгээр байна гэд. За тэгээ эхний тамирчид яваад ирэхээр замын цас одоо хоёр тал руугаа ярагдаад зарим хэсгээр хар шороо гараад ирэхээр замууд нэлээд тодроод эхэлж байгаа. За тэгээд тамирчид маань эхний гарааны тамирчид одоо амжилттай барайнд орсон байгаа. За тэгээд үүний дараа 3 гараа гарсны дараа хагас шигшээгийн 2 гараа гараад суперфиналийн шилдгийг энэ удаагийн кросс тэмцээний аваргыг шалгаруулах гараа гарах болно. Тэгэхээр нэвтрүүлгийн дараагийн дугаараар мөн үзэгч та бүхэн энэ тэмцээнийхээ үргэлжлэлийг хүлээн авч үзээрэй. Хол харж хол явна урайтай Автохим компани энэ удаагийн Автохим Мастер Кросс 2024 тэмцээнийг ивент итгэн явуулж байна. За ингээд Гомбдоо авраг маань нэлээд хол зайтай тасарч эхний гараагаа амжилттай дуусгасан. Түүний араас спортын мастер 95 дугаартай мөн кроссын авраг Батэнэрл орсон. За мөн 46 дугаартай Бат Эрдэнэ гээд тамирчид маань хагас шигшээд оролцох боломжтой болсон байгаа. Сайн байна уу? Wind of Tint Mongolia компани менежер Бэлгүн байна. Би яг одоо та бүхэндээ өөрсдийн компани үүсэл хөгжил түүхийг товчхон танилцуулаар суусан байна. Манай компани анх 2014 онд өөрсдийн гэрчлэгээ авч албан ёсоор байгуулагдсан байгаа. Яг 2014 оноос эхлэн өдийг хүртэл автомашины хальсны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос эхлээд автомашины хамгаалтын хуулбарыг мэргэжлийн өндөр түвшинд өөрсдийн брэндийг оруулж ирж хийж байгаа. Өдийг хүртэл албан ёсоор автомашин оруулж ирдэг газруудтай хамтран ажилласан. Түүнээс дурдвал Geely 5 богд, Toyota 5 богд Motors, MSN, Monis Motors, мөнх хадаа гэх зэрэг байгууллагууд байна. Яг өдийг хүртэлх хугацаанд нийт яг цонхны хальс наасан машина бодоод үзэх юм бол 5,000 гаруй цонхны хальсыг суйлуулж ажилласан байна. 2018 оноос манай компани илүү өргөжж автомашины хамгаалтын хуулгын чиглэл рүү орсон. 2018 оноос хамгаалтын хуулгын чиглэлд орохдоо өөрсдийн гэсэн
Дэлхий дээр яг хамгийн гоё байж болох хальс аль нь вэ гэж судалсны үндсэн дээр Proflex брендийн хальсыг сонгож яг одоо 2024 оноос эхлээд албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх хэрхээ аваад оруулж ирээд зөөрлөж үйлчилж байна. Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд Японы Авториборн гэх компанитай үйл ажиллагаагаа нэгтгэн яг автомашины цонхны хальс зөөрлөж эхэлсэн байгаа. Авториборн компанитайгаа хамтрахдаа тэднийхээ санал хүсэлт аль нь гайгүй юм, аль нь сайн юм гэдгийг судалж Proflex гэх брэнд нь сайн юм байна гэдэг судалгаагаар гарч иж манайх оруулж иж эхэлсэн байгаа. За манай Proflex брендийн хамгаалтын уулганы давуу тал гэх юм бол эрзэлэг чанар сайтай, цавуулаг ихтэй. Тэгээ машин дээр зураас цараа тогтлоо гэж бодоход тэр халуунд байлгах шаардлагагүйгээр өөрөө тодорхой хугацааны дараа мэддэг байгаа. Тэгээ ерөнхийдөө хамгаалтын хуулийг хийлгэснээр автомашины өнгийг 30-аас 40%-аар илүү тод болгож Монгол шиг эрсдэс уур амьсгалтай, дөрвөн үлрэлтэй оронд их цогцсон хуулаг гэдгээр их давуу талтай байгаа. Proflex брендийн хуулга маань үндсэн тунгалаг, мат, хар гэсэн өнгөтэй. Тэрнээсээ нэмээд 99 өнгөний сонголт бас байдаг. Тэрхүү 99 өнгөний сонголт маань яг адилхан хамгаалтын хуулгынхаа тунгалаг хуулгатайгаа адилхан өөрөө идэх чадвартай. Манай хаяг хаан уул дүүрэг 19-р хороолол Сөмбөр тааврын Б1 давхарт 10 жилийн туршлагатай баг хамт олонтой 10 жилийн баталгаа өгч үйлчилж байна. Mazda MX-5 Miata. Энэхүү дугаарынхаа эхний машинаар машин сонирхогчдын хайрыг татсан нэгэн машины сүүлд гарч буй загварыг танилцуулахар бэлдлээ. Энэхүү хоёр хаалгатай кюпн хөнгөн жин нарийн тохируулсан явахын дэнгүүдийн ачаар жолоодлагын гайхамшиг болсон бөгөөд эдгээрийн хосол нь MX-5-ыг мушгирсан хүнд хэцүү зам дээр жолоодоход таатай болгодог. 181 морины хүчтэй 2 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр нь цорын ганц сонголт юм. Энэ нь Miata-гийн стандарт 6 шаталтай механик хурдны хайрцагтай маш сайн нийцдэг бөгөөд 100 км/цагийн хурдыг 5.5 секундэд авдаг байна. Mazda Miata-г зөөлөн эсвэл эвхэгд хатуу дээвэртэй санал болгож байгаа бөгөөд зөөлөн дээврийг нь эвхэхэд ердөө 3 секунд л хангалттай. Mazda-гийн нэр хүндтэй бяцхан унаа нь 2024 он гэхэд гадна талын гэрэлтүүлгийн элементүүд сайжруулсан саралж дугууны шин загвар зэргийг багтаасан хөнгөн загварын шинжилтийг хүлээн авчээ. Шинэ 8.8 инчийн мэдээллийн дэлгэцээр өмнөх 7 инчийн дэлгэцийг орлуулсан байна. Механик хурдны хайрцагтай бүх Miata нар шинэ хязгаарлагдмал гулсалтын дифференциалтай болсон ба машины түтгэжүүлэлтийн систем болон цахилгаан жолооны системд өөрчлөлт оруулснаар жолоодлого сайжирна гэж мэдэгджээ. Мөн Mazda дасан зохицох хурдны удирдлага, хойд автоматжуулсан тоормозны систем зэрэг жолоочийн туслах зарим шинэ функцүүдийг нэмсэн байна. 2024 оны Mazda MX-5 Miata-гийн үнэ $30,170 эхэлж, оёл чимэглэл сонголтоос хамааран $41,990 хүртэл нэмэгдэнэ. Бензин зарцуулалтын хувьд хотод 100 км-д 9 литр, шулуунд 7 литр зарцуулдаг байна. оны Nissan Patrol Y60-д хүч, жолоочийн аяд тух гэх мэтийг илүү сайжруулсан хэд хэдэн гол онцлогтой хөдөлгүүр шинэ 3.5 литрийн хос турбо V6 хөдөлгүүртэй. Энэ нь хуучин V8-ыг сольсон бөгөөд 317 кВт, 425 морины хүч, 700 нанометр мушгих хүчтэй ба өмнөх загвараас илүү хүчтэй болгосон юм.
Хурдны хайрцаг 9 шатлалт автомат хурдны хайрцагтай, жолоод хөшүүрэгтэй. Энэ нь хурдны залгуур дамжуулалтыг илүү зөөлөн болгож, хянахад хялбар болгож өгсөн байна. Жолоодлого бүх дугуй хөдлөгчтэй засмал зам дээр болон бартаад замд аль алинд нь сайн гүйцэтгэлтэй. Түншний үр ашиг энэхүү шинэ хөдөлгүүр нь хуучин V8 загвартай харьцуулахад түншний зарцуулалтыг багасгаж илүү хүчтэй болгох зорилготой юм. Явахад ингээд зарим бүс нутагт дасан зохицох агаарын дүүжин систем суурилуулсан. Энэ нь машин өөрөө замын нөхцлөөс хамааран өндөр болон хатуу байдлаа автоматар тохируулах боломжийг олгож 5 дахь удирдлагыг сайжруулдаг байна. Дотоод технологи машины кабинд том 28.6 инчийн 2 дэлгэцтэй бөгөөд 12 чанга яригчтай дууны системтэй. Энэ нь өндөр технологийн тансаг байдлыг хангадаг байна. Бартаад замын чадвар Y63 нь олон төрлийн жолоодлогын горимтой бөгөөд 4 дугуйн дамжуулалт төгжих системтэй. Энэ нь бартаад замд болон энгийн замд жигд шилжих боломжийг олгодог байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Y63 загварыг илүү хүчрхэг орчин үеийн технологид зам дээр болон замгүй газарт хоёуланд нь тохиромжтой болгож байна. Харин манай танилцуулах сүүлийн машин бол та бүгдийн сайн мэддэг Toyota Camry 2025 оны загвар. Энэ нь хамгийн сэтгэл хөдлөм сонголт биш байж болох ч Toyota Camry Hybrid нь боломжийн үн өргөн хэрэглээд үр ашигтайгаараа алдартай. Урд болон бүх дугуйгаар хөдлөгчтэй шинэ Hybrid Camry нь 232 морины хүчтэй. 2025 оны Camry Hybrid хосолмол хөдөлгүүртэй бөгөөд нэг нь урд дугуйгаар нөгөө нь 4 дугуй хөдлөгчтэй байна. Урд дугуйгаар хөдлөгчтэй загварууд нь 2.5 литрийн багтаамжтай 4 цилиндртэй 2 цахилгаан мотортой бөгөөд 225 морины хүчин чадалтай бол бүх дугуйгаар хөдлөгчтэй загвар нь хой тэнхлэгийг жолооддог 3 дахь моторыг нэмж нийт 232 морины хүчин чадалтай болгодог байна. CVT автомат хурдны хайрцаг нь 2 загварт стандарт болж ирдэг байна. Эдгээр хөдөлгүүрүүд нь Toyota Prius-д байдагтай төстэй бөгөөд Prius-ийн 2 литрийн оронд 2.5 литрийн хөдөлгүүртэй. Энэ хөдөлгүүрээр тэр 100 км/цагийн хурдыг 6.8 секундэд авдаг байна. Camry-гийн салон дотор урд болон хойд суудал тухтай байх хангалттай завь. Хяналтын самбарын дизайныг зорчигчийн хажуугаас infotainment дэлгэц хүртэл сунгасан шинэ хэсгээр тодруулсан. Дааван бүрээстэй ба хойд урд 2 бүсийн автомат халаалтын удирдлагатай байна. XLE болон XAC загваруудад арьсан бүрээс халаалттай жолооны хурд орчны гэрэлтүүлэг акустик давхарлсан шил арын харах автомат тойл арын суудлын тохируулгатай толгойн түвшлэг зэргийг нэмсэн байна. 2025 оны Toyota Camry-гийн үн $29,535 эхэлж оёл чимэглэл сонголтоос хамааран $35,735 хүртэл нэмэгддэг. Бензин зарцуулалтын хувьд хотод болон шулуунд адилхан 5 литр төлж зарцуулдаг байна. Одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгүүрт халд үүсч сайлнах жиргүүд хатуулсан байна. 2002 онд 11 онд орж ирсэн. 171 крон байгаа. Тэгээд ирж амжихгүй ажилтаа байсараад өнөөдөр зорин дээр ирж байгаа. За. Тэгээд бүтээгдэхүүнийг авч хийлгээд ийшээ хойшоо төв цом руу ороод ерөнхийдөө хааз авалт нь өмнө жоохон хөшлүүлээд гიშгүүлээд байдаг байсан. Хааз авалт нь нэг бүтээгдэхүүн хийлгэснээр хааз авалт нь арай хөнгөн зөөлөн хүч илүү хүч хүртэл докторч жилээ. За эндээс хараад нэг 5-6 орчим км явж иж илтгэж илжээ шүү. Тэгээд бензиний нэмэлтийн хийгээд цаашаа явсан байна. Тэгээд ерөнхийдөө яваад явахад илүү моторын ер нь машины хүч өмнөөс минь жоохон сул байсан. Бас арай хүчтэй болж илээ. Хааз авалтны үйл шарамдаа болж илээ. Айгүй хөнгөн хаасныг гიშгүүлээ юу байгаа байхгүй. Баг хаазаар ерөнхийдөө нэг 1.8-аас 2 дээр барилгахад л 100 дээр л очиж илээ. Өмнө нь нэг хүчээр гიშгэж нэг 2.5-аас 3-ын хооронд 90-100-ийн хооронд очдог гэсэн юм.
Одоо шал ондоо шүү. Машины үйлчлэгээ яг хийх ёстой цаг хугацаа юунда хийгдээгүй. Тэрнээс гадна машинд он уучтай учраас нэг нэлээд юмдаа байгаа хэл та. Тэгэхээр бас машиныхаа моторыг бас хайрлаж бас бохирдол тал дээр нь байнга цэвэрлэгээ хийж ээлжийн цаг хугацаанд дийлж ясан зүйл юм аа гэж бодлоо. Хүмүүсийн ярьж байсан игээ сонсоо за энэ шивүүл бол гэж бодж байсан. Яг өөрөө ирээд ингээ үйлчлэгээ энэ хийлгээд аваад үтсэн бас үнэн юм байна. Одоо шинэ тосон дээр энэ дахиад нэг нэмэлт байгаа тэрийг хийлгэж чинь. Тэгэл сайхан болчиход юм байна. Одоо орчин үед автомашиныг бол одоо заадлахгүйгээр одоо үйлчлэгээ хийх тийм бүрэн боломж Монголд орж иржээ. Энийг бас би өөрийн машин дээр туршиж үзээд одоо сэтгэл өндөр байна. Урд нь бол яг машинуудыг одоо ялангуяа хороп моторыг цэвэрлэж янзлахын тулд задлага хийж тэгээ буцааж угсрахад одоо бас алдаа оноо их гаргадаг. Тийм ч тийм одоо амар хэлбэр ажил биш байсан юм байна. Тэгээд өнөөдөр Монголд одоо машиныг задлахгүйгээр тэр бүхэл үйлчлэгээ цэвэрлэгээ одоо үйлчлэгээ хийж одоо тэр бүглэрсэн одоо тортог болсон тэр бүх юмудыг одоо сайхан цэвэрлж янзалдаг ийм сайхан бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн юм байна л да. Энэ өөрөө хям дүнтэй, үр дүнтэй, дүн одоо өндөр тийм ээ бас цаг хугацааны явжсэн маш одоо хэлбэр аргаар хэрэглэж болох тийм зүйл юм байна. Би бас өөрийнхөө машин дээр одоо хэрэглэж туршиж үзээд одоо миний машин бол одоо урд нь нэлээ хийдчихсэн одоо эдэлтэй явжсэн одоо багслаа моторын хүчин чадал одоо ихсэж байна. Машин өөрөөгээд хөнгөрөөд явж тийм байна. Тэгэд яг хоо би бол нэг хайхтар рекламтыг гэж сүйднээс нэг ярьж байгаа юм шиг л дээ. Зүгээр яг хоо өөрөө туршиж үзсэн хүний хувьд бас та бүхэнтэй энэ сэтгэлээ хуваалцъя гэж хүссэн. Койл углаадсан дэмжлэг үзүүлдэг ханд нь очиж өнгөр суулгадаг тийм бодис байгаа. Үрэлтийг басгаж дуу чимээг бас басгах нь. Тэгэхээр та бүхэн яаран тосоо солихоосоо асахаас өмнө энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн одоо саналууд уцаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун увааны нохоотой хөшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлийн болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарс нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарс нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.